тэмцээн хурлаанд дөрвөлсөн жаа те ингэсэн энэ хүмүүс их мэдэхгүй яг спорт сонирхдаг бокс сонирхдаг улсууд л амар ихтэй мэднэ. Тэгэхдээ бол яг Монголдоо эх орныхоо гэр бүлийнхаа найз нөхдийнхөө ард түмнийхээ өмнө ингээл тулаан хийж яхад бол за нэр төрөө те өөрийнхөө бүх юмыг ер нь авч явна шүү. Одоо ер нь энэ дээр хамаг юм зориулна те. Тэгээ нутгийн рингэн дээр бол шал ондоо байд юм байлээ. Ард түмэн маш дэмжиж өөрөө ч сэтгэл зүйн бэлтгэл өндөр. Тэгээ нутгийн ринг бол ер нь нутагтаа ер нь тоглож явах надад маш их сэтгэл хөдлөсөн. Тэгээд энэ ард түмнийхээ дэмжлэгээр тэгэл ер нь хямаараа тэгэл хоёрын дэлгүүр болсон да. Миний яг хавирга финалийн тоглолтоос хугарцсан байсан юм л да. За наадах чи хөлдөөгөө гарчээ тий. Хавирга нь ер нь хугархаагаа гэдэг юм хэвдээ би бол хугарснаа мэдсэн л да миний. Тэгээд за хавирга хугархаа ч гэсэн энэ тэр тулаан эх орондоо авраг болж ижил юм. Ялаа шүү. Эх орондоо өстө үнэхээр сайн тоглож ич авраг болоо шүү тэгжээж одоо эргээд одоо ард түмдөө тий Монголын бокс ийм байна гэдгийг бас харуулах хийсэн. Тэгэл ер нь яасан да. Тэр гэмтлэг одоо аль тулаан дээрээс авсан байх вэ? Тэрийг одоо яг мөнгөн медалийн төлөө тоглож байхдаа Казахстаны боксчинтэй тоглож байхад яг эцэнд ингээд доорох зогсон цогцолтонд яг хавраган дээр яг зогсон л да. Яг тухайн үед яг жоох юм мэдэрсэн. Дараа нь гарч ирээд гэсэн чинь яг төбийгээд ингээд наашаа гараад ирсэн. Мэдгэж байгаа. Гэхдээ тэрийг шүршээд одоос нэг хөлдөөгчээр ингээд хөлдөөж байгаа хараад тэгэл халуун дээр нэг юм мэддэхгүй дээ. Гэмтлэгээд хэр удаан идэгсэн бай дараа нь. Дараа нь тэгээд ерөөсөө инээж чадахгүй, ханиаж чадахгүй. Ингээд ерөөсөө орноосоо ингээд эвгүй хөдөлж чадахгүй. Энэ нэг сар гарна бол ерөөс болсон шүү. Сар гарын ингээд ерөөсөө инглээр л өвдөд ерөөсөө. Тэр тулаан дээр бол гэмтсэн гэдгээр мэддэгдүүлээгүй өрслөг шүү. Ерөөсөө мэддэгдүүлээгүй. Ерөөсөө зөв зүгээр байгаа юм шиг. Тэгэл яригээд дараа нэг арч ерөөсөө гар энэ ерөөс хаврагнаас салаагүй. Тэгж их орондоос нөхөр оюутны дэлгүүр болжсэн да одоо бодоход нэг сайхан байдаг. Ер нь ингээд тамирчны замлалч янз янзын тохиолддог. Тэгээд их урмыг жоохон зүйлээс авдаг шүү дээ тамирчин чинь. Тамир сэтгэл санаагаар унтсан үед гинт нэг хүн сансруу нэг юм хэлцдэг. Тэрнээс их урам авдаг. Тийм тохиолдлоос хилээч өөрөө ч одоо ингээд бодогдож байгаа. За яс ер нь дасгалжуулагчсаа ер нь тийм үгүй авах нэгээр сайхан байдаг. Зүгээр яг бас зарим бокс зарим гадралдаг хүмүүс энэ төр хэлээл ингээд өстой сайн маань өстой гоё чи ингэрээ тэгэрээ гэж зөндөө ярьдаг л та. Гэхдээ бол хөвчлэн бол дасан жуулагч нар өстой миний хүү тийм байна гэж тэнгэр тултанд мартад байдгүй. За тэр чин болж байна. Гэхдээ ер нь манай ер нь дасан жуулагчнараас энэ өвөг гарахад бол хэцүү. Гэхдээ ер нь тэр чин болж ийн гэж хэд л ер нь гэхдээ тэрийг ингэрээ гэж араас нь яг гэлж байгаа. Гэтэл энэ алдаагүй төгс вэ гэж юм бож юу яах вэ? Ер нь ямар нэгэн тамирчин ямар нэгэн алдаа байна. Болж байгаа зүйлээ улам сайн тэгэхээр сайн чадваржуулаад сайн бэлтгэл сургалтаа хийгээд рефлекс бүр өөрийн мэдлгүй хийдэг бүр тийм болгодог. Ер нь боксинг ер нь бөхөөч ярьдэн шүү дээ. Дархамх гэдэгтэй адилхан боксинг бас нэг өөрөө гэсэн нэг юм цохилттой. Ямар ч үед ядарсан ч ядаагүй ч үед явж лээдэг. Тийм цохилттой байх хэрэгтэй. Тэгэл манай талчулч нар тэр цохилчин болж шүү. Ингэж шүү гэлээ. Тийм дотроо их урам авдаг та. За энийг л ер нь гой болгоё ерөөс бат болгоё гэл. Энэ цохилттой энийг ерөөс ингээд ингэдэг болгоё гэл. Энэ тактик боловсруулаад ер нь тэгэл бокс чи ховын тоглолч те энэ дотрын бодол хин их хөдөлмөрлсөн тэгэл ав. Ер нь боксчууд энэ өөртөө их ярьдаггүй. Сэтгэл зүйн айгүй сэтгэл зүй штэ бокс чинь зүгээр нэг юм юмхээр сагсан бөмбөг биш багийн тоглолт биш зүгээр бас ингээд юм биш. Бокс чи ер нь тулааны спорт. Тулааны спорт чинь зүгээр бас манай би бас ботроо бод юм бас яг бүхнийг бас яаж байгаа юм шиг бөхчүүд маань үнэхээр сайн барилдаг. Гэхдээ бас бокс болохоор ядарлаа гэж бодоход зэ. Нэгдүгürt ядарлаа гэж бодоход ядарлаа гэдээс ингээд аргалж болох. Тэр чинь бас алхам тутамдаа юм. Хянуур одоо бүр одоо юуг алдахгүй байсан. Анхаарлаа аргалдахгүй байсан. Алхам тутамдаа юм аюултай. Ямар нэгэн цогцолт нэг нүдээ ингээд анаал харахын оронд нэг цогцолт орж ирж. Тэр цогцолтын дээр хүн эвгүй цогцолт аваад гэмтэж болно. Эсвэл нам ухаалдж унж болно. Нокдаунд орж болно. Бас үнэхээр энэ толгой хасгааднаас энэ илэг байдаг л дээ. Илэг бүр тэр эдрээгээ бас сайн хамгаалж гар тавьж хамгаалж явахгүй бол яг юм зөвхөлөхөд бол хэг гэдэг юм нам тэгэл тэр бүгдээ ингээл ядарсан байгаа. Дээрээс нь тулцод одоо тэр чинь бас яг биелийн өснөл бас зодолж байгаа шүү дээ. Тэгэл энэ яг юм байгаа. Энэ бүгд дээр анхаарлаа маш сайн төвлөрвөл ер нь авч явахгүй бол ер нь манай боксинг спорт ер нь эвгүй шүү хэцүү. Төвшинбатын тулааны арга барил нь ямар хөө байд юм бэ?
хүн бол хамгийн сайн тодорхойлж чадна шүү дээ бусднаас илүү. Хоёр төрөө онцолж хэлээ дархан цохилтоо хэрв нууц биш бол одоо ямар хөө байдлаар хийдгийг хэлж болов. Ер нь одоо энэ боксчид ер нь бүгдээр ер нь баруун гар хүчтэй цогтөг. Би бас баруун гараараа ер нь цохилтыг ер нь тамирчдыг ерөөсөө нэгээр одоо